Библийн бадрууд чимээгүй цаг үргэлжилж байна. 1-р хаад 18:37. Надад хариу өгөөч эзэн минь, та бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирлаа. Елэ бол галт буулгасан иш үзүүлэгч. Тэр Баалын зүнчидтэй нүүр тулж бүх ард түмний өмнө Бурхны үннийг хамгаалсан. Кармел уулан дээр Елэ ганцаараа зогсож байсан ч үнэндээ тэр ганцаараа байгаагүй. Бурхан түүнтэй хамт байсан. Түүний залбирал Тэнгэрээс галт бууж ирсэн. Харин хүмүүс айж, эзэн бол Бурхан гэж гашгирсан. Энэ бол асар том ялалт байсан. Гэхдээ дараагийн бүлэгдээр бид өөр Елэг хардаг. Айсан Елэ, зутаж байгаа Елэ, сэтгэлээр унсан Елэ. Тэр модны доор сууж амьдрах хүсэлгүй болсон. Яагаад? Учир нь агуу ялалтын дараа ч гэсэн хүн ядардаг. Заримдаа би хүчтэй байх ёстой, би итгэлтэй байх ёстой, би бусдад урам өгөх хүн гэж өөрийгөө шахах үе байдаг. Гэхдээ дотроо бол ядарсан, шатсан, цөхөрсөн, ганцаардсан, чимээгүй өвдөж байх үе байдаг. Елэгийн түүх бидэнд нэг үннийг хэлдэг. Итгэлтэй хүн байна гэдэг нь ядардгүй хүн байна гэсэн үг биш. Өнөөдөр олон хүмүүс гаднаа инээж байгаач дотроо нурсан явж байна. Чуулганд ирж байгаач дотроо хоосон байна. Үйлчилж байгаач зүрхэн ядарсан байна. Хамгийн аюултай зүйл бол ядарсан үедээ Бурханаас холдох, ихэвчлэн залбирахаа болдог, Библи уншихаа болдог, өөрийгөө тусгаарладаг, намайг хэн ч ойлгохгүй гэж боддог. Елэ ч гэсэн ганцаараа үлдсэн гэж бодсон. Гэхдээ Бурхан түүнд чи ганцаараа биш гэж харуулсан. Өнөөдөр энэ үгийг сонсож байгаа хүн бүрт хэлмээр байна. Чи ганцаараа биш. Бурхан чиний ядарч байгааг харж байгаа. Хүмүүс ойлгохгүй байсан ч Бурхан мэдэж байгаа. Чи дотроо шаналж байсан ч тэр харж байгаа. Гэхдээ Бурхан Елэг тэр чигт нь орхиогүй, түүнийг босгосон. Эхлээд амраасан. Дараа нь түүнийг хоолсон. Тэгээд дахин алхах хүч өгсөн. Энэ бол бидний Бурхан. Вау. Тэр зөвхөн ажил гэж хэлдэг Бурхан биш. Би чамайг сэргэн гэж хэлдэг Бурхан. Тиймээс өнөөдөр өөрөөсөө асуугаарай. Би ядарснаа нууж яваа юм биш биз? Би Бурханаас холдоод байгаа юм биш биз? Хүмүүсийн өмнө инээгээд дотроо нууж яваа юм биш биз? Хэрв тийм бол өнөөдөр дахин Бурханд ойрт сэтгэлээнэ, чимээгүй сууж байсан ч болно. Гэхдээ Бурханаас битгий холдоорой. Түүнийг сонс. Учир нь ядарсан үедээ зүхцэн хүн улам хоосордог. Харин Бурханд ойрцсон хүн дахин хүч авдаг. Елэ дуусаагүй байсан. Бурхан түүнд зориулсан дараагийн төлөвлөгөө байсан. Чиний амьдралч бас дуусаагүй. Өнөөдрийн ядрал чиний төгсгөл биш. Өнөөдрийн шанал чиний сүйрэл биш. Бурхан чамайг дахин босгож чадна. Тиймээс бууж өгөлгүй Бурханд ойртож, дахин босож, дахин алхаж, дахин итгэж, дахин хий. Учир нь Елэг сэргээсэн Бурхан өнөөдөр ч амьд хэвээрээ.